тэд тусмаа одоо түүхээр явна гэсэн учраас apply хийхдээ бол хятад руу явж сурах талаар та нарт эхлээд яри яаж би энэ сургуулийг олж авсан бэ гэдэг. Би 3 сургуулийг бол элчингийн шалгалт өгөөд одоо тэнд бол хятад хэлний олон мэрэгжлийн шалгалт өгөөд тэгээд би за яг энэ чиглэлээр одоо ялангуяа би Минь улсын үеийн чиглэлээр одоо судалгаа хийнэ, түүхээр судалгаа хийнэ гэдэг 3 сургуульд apply хийсэн. Эхнийх нь бол Бээжингийн их сургууль, тэгээд Фуданы их сургууль байсан. Тэгээд энэ Хуажунгийн багш их сургууль буюу Төв Хятадын багш их сургууль. Яагаад энэ сургуулийг сонгох болсон бэ гэхээр Хятадд бол англи л байдаг. 100 топ сургуулийн 47 жагсдаг сургууль. Гэхдээ Хятадын түүх судлаар ялангуяа эртний түүх судлаар бол 4-р энэ жил бол 3-р байранд одоо жигсэж байгаа сургууль. Намайг явах үед бол эхний 5-д байсан сургууль байсан. Тийм учраас би хамгийн эхлээд бол Бээжингийн их сургууль байх нь тодорхой. За тэгээд энэ сургуулийг сонгосон. Үүний дараа энэ сургуульд очиж ихэнх хүмүүст бол хэлний бэлтгэл хэрвээ одоо улсын тэтгэлэг авч явж байгаа бол хэлний бэлтгэл гэдэг өгдөг. Тэгтэл бол би хэлний бэлтгэл аваагүй. Тэгвэл хангалттай одоо хэлний боломжтой байна гэдэг. Тэгээ энэ ташрамд хэлэхэд бол би Монгол Улсын их сургуульд бакалавр, магистрт сурснараа би докторантурт шууд сурах тийм хэлний чадвартай олж чадсан гэдэгтээ бас их баярлалдаг их сургуульдаа. За тэгээд манай сургууль бол одоогоор бол 110 жилийн түүхтэй. Ер нь бол шинэ хятад байгуулагдах үе буюу 1840 оноос хойш үед бол одоо яг барууны систем буюу дээд сургуулиудад байгуулагдаж эхлэх үед одоо тэгтээ бол тийм ихээр биш. Бээжингийн их сургууль бусад сургуулиудтай Ухааны их сургуулиудтай бол зэрэгцэж байгуулагдсан юм сургууль. Гол нь бол тэр сонгодог хятадын эртний одоо багш бэлдэх ийм стилтэй сургууль байсан. За энэ сургуульд очиод хамгийн түрүүнд юу одоо гадаад оюутан хятадд очиж сурахаар юу хичнээн хилтэй ч гэсэн маш их тулгамддаг зүйлүүд байдаг юм билээ. Тэгээ энэ хэрвээ та нар очиж сурахаар бол энийг бас мэдчих гуштай юм байна гэж батсан. Хамгийн түрүүнд би хэдэн кредит хичээл цуглуулах ёстой, үзэх ёстой. Түүн дотроо би семестрт хэдийг сонгох ёстой гэдгийг бол заавал тэр мэрэгжлийн удирдах багштайгаа ярьж зөвлөлдөх ёстой гэдэг юм билээ. Тэгээд оюутнууд тэнд сурж исэн оюутнууд эхлээд явж байгаад хамгийн сүүлд багшаа сонгох ч юм уу тэгээ хугацаагаа одоо уртасгах ийм бэрхшээлүүд гарсан байсан. Тэгээд яг хамгийн түрүүнд энийг бол интернетээс мэдээлэл авсан. Одоо би яаж сурах вэ гэдэг. Тэгээд очихынхаа өмнө бол би бас нэлээд төлөвлөгөөтэй явсан. Яагаад гэвэл их сургуульд би багшлаад бас нэлээд одоо тодорхой хэмжээний хугацаа одоо ажилласан байсан учраас юу хэрэгтэй вэ гэдгээ бол явахынхаа өмнө баг 1 жилийн өмнөөс бэлтжижсэн л да. Дараа жил би явна гэдэг. Тэгээд эрэхтэй бол 60 кредит биелүүлэх юм байна. За энэ бол яг бүхэл бүтэн одоо хичээл судлах нь. Тэрнээс цаашаа бол дадлага 20 кредит авах юм байна. Тэгээд диссертацаа бичээд би 40 кредит аваад нийтдээ 120 кредит биелүүлэх юм байна гэдгийг мэдсэн. За тэгтэл надад очиод бас их бэрхшээл тулгарсан зүйл юу вэ гэхээр энэ Ухаан гэж одоо Төв Хятад буюу одоогоор бол Ухаан хот ер нь бол нэлээд тийм аялагтай. Одоо бидний одоо сурсан Төв аялга бүтэн ухаагаар ярьдаггүй. Тийм ээ. Тэгээ бүтэн ухаагаар одоо жишээлбэл ярьлаа гэхэд тэр нутгийн аялга өөрөөр хэлбэл одоо баг 4 хэлээр одоо аялгатай тийм улсууд байсан л да. Тэр багшийн хичээлийг сонсоход бол надад бас эхлээд бол их бэрхшээлтэй байсан. За энэний дараа 2 дахь бэрхшээл юу байсан гэхээр багш намайг чи яг хятадын түүхээр мэрэгжээгүй юм байна. Тийм учраас чи хятадын одоо доктор хамгаалж чадахгүй юм байна гэдэг тийм шууд надад татгалцсан хариу өгсөн л да. Тэгэхэд бол надад их гонсгор байсан. Тэгээд бол багштайгаа нэлээд ярьсны үр дүнд би бакалавр, магистрийн хичээл, докторийн хичээлтэй хамт сууж эхэлсэн. Тэгээ ингэхэд бол 3 ээлжир хичээлгээд бол ямар ч завгүй байсан. Тэгээ багш бол шууд график гаргасан. Чи өнөөдөр одоо эхний семестрт энэ хичээлүүдийг, дараагийн семестрт энэ хичээлүүдийг гэдэг ингээд тэгээд 2 жилийн дараа гэж бүх хичээлээс сонгож дуусныхаа дараа энэ явцтай болж ийм зүйлүүдийг хийсэн байх хэрэгтэй гэдгийг зааж. Тэгэхээр бол бид нар удирдахч багшийг бол маш сайн сонгох хэрэгтэй байна гэд тухайн үед би бодож байсан. Минь улсын үед байсан одоо Монголын Төмдийн Алтан хаан
Тэгээ яагаад ийм сэдвийг сонгосон бэ гэхээр сэдв сонгох дээр бол бас нэлээд их бэрхшээл тохиолдсон надад. Юу гэхээр би өөрөө бол одоо их эндээс төлөвлөгөөтэй явахдаа бол урд нь Тайваны үндэсний одоо архиваас жанжаа хутгахт болон одоо Монголд буддийн шишний хутгтуудын тухай одоо тэр материалуудыг хятад хэл дээр аваад ингээд тэрүүгээр судалгаа хийн гэсэн маягтай очсон боловч шууд эсэргүүцсэн үгүй ээ. Одоо бүгд намжтад ард улсад бол тийм хамгаалахгүй. За тэгэхээр чи ерөнхийдөө эртний түүхээр хамгаалах гэсэн учраас бодсон. Яагаад гэхээр хэрвээ хит урагшаа авах юм бол эртний хятад хэлэнд надад асуудал гарна. Тийм учраас Юань улсынаас хойш байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд Юань улсын үеийн сэдв авах юм бол хятадууд түүхэн бичлэгдээ өөрөөр ярьдаг, монголчууд бас өөрөөр үздэг учраас хэрвээ би энэ хятадын юань юм а гэж ярьж хамгаалах юм бол хятад доктор ч гэсэн би Монголд хэмжиж болно. Тэр хэрвээ би Монголынхоо гэж ярих юм бол би хятадд хэмжиж болно гэдгээ тооцоолсон учраас манжиг ч гэсэн мөн тэгж тийм ээ манжийн асуудлыг ч гэсэн хятадууд бас их өөрөөр ялангуяа тэр түүхийн хичээлүүдэд сууж байхад ман ийжаа гэд Монгол манж бол нэг гэр бүл эднэр гэсэн тийм бидний үзэжсэн түүхтэй бол бас тийс ондоо ярьдаг учраас ингээд Мин улсын үеийг сонгож авсан. Үүнээс өмнө бас нэг тулгуур надад бас байсан юу гэхээр бакалаврын хамгаалах үедээ диплом хамгаалах үедээ бол би Монгол мөнгийн харилцаанд дах 4 одоо сурвалж бичгийн талаарх судалгаа хийж бакалаврын ажлаа хийжсэн. Тэгэд энэ зүйл дээрээ тулгуурсан арай дээр юм байна. Ингээд одоо үүнийг хийх хэрэгтэй байна гэсэн шийдэлд хүрч багштайгаа ярилцаж ингэж тохирсон байна. Хэл юм байна гэж би бодсон. Хамгийн гол нь зөв одоо өөрийн чинь удирдаад явах тийм ээ хүслийг чинь юу хааш нь чиглүүлээд явах энэ зөв буруу юу гэдгийг чамайг анхаарах тийм багшийг чи бас олж авах хэрэгтэй. Энэ тэрхийн тулд одоо нэг 2-оос 3 тийм ээ багштай уулзаж үзэж хичээлд нь сууж ямар судалгаа хийдэг хүн бэ? Тэрнээс гадна энэ хүн одоо оюутнуудтайгаа одоо яаж хэрхэн харьцдаг тийм ээ? Энэ болгон нь бол маш хүний газар сурж байгаа юм бол маш одоо чухал зүйл байдаг юм байлээ. Одоо та бүхэн бас явах учраас дараагийн сургалтуудад суралцах учраас за ингээд манай багш бол Ван Юйдэ багш бол эртний түүх судлаач. Ван Юйдэ багшаас бол одоо Харвард их сургууль болон одоо Оксфорд, Кембриж мөн Шведийн Лунд их сургуулийн одоо профессорууд иш татсан одоо ишлэл татснараа бол бас хятадтай нэлээд дээгүүр ордог юм багш байсан. За тэгээ миний одоо яг судалгааны ерөн суралцсан мэрэгжил бол бүс нутгийн соёлын түүх гэдэг чиглэл рүү яваад тэр дотроо хятадын эртний түүх гэдэг рүү орсон. Яагаад бүс нутгийн соёлын түүх рүү орсон гэхээр би өөрөө соёлд бас их сонирхолтой байсан. Хоёрдугаарт бол Монголын асуудал болон хятадын асуудал гэхээр энэ бол Азийн, Төв Азийн асуудал болж хувирсан. Тэгээд цаг үе тоол нь болохоор Мин улс гэхээр эртний хятадтай холбогдчихсэн учраас энэ сэдвийг авсан. Ингээд 2009 оны 5 сард хамгаалсан, 5 сарын 30-нд хамгаалсан. За тэгэхээр ажлынхаа ерөнхий танилцуулгыг би та бүхэнд хэлье. Энэхүү судалгааг бол түүхийн шинжилгээ ухааны салбар шинжилгээ ухаан болох намтар судлал, түүхэн сэтгэл судлал хийгээд одоо бүс нутгийн түүх соёлын судалгааны хүрээнд хийсэн. За диссертац бол хятад хэлээр бичигдсэн 5 бүлэг 13 зүйл хавсралтаас бүрдсэн нийт 120 мянган хаан зүсэг А4-ийн 218 тал байгаа. За хураангуй англи хэлээр А5-ийн 30 нүрээр бичигдсэн. Ийм ер нь бол стандарт нь юм байдаг юм билээ. За тэгээд өшөө нэг зүйл бол бас нэг зүйлийг энд би хэлье гэж бодсон. Манайх бол одоо диссертац нь хэн хаанаас юу хуусан, яах вэ гэдэг одоо нэг юу гэдгийг асуудал гардаг тийм ээ. Хятадд энийг бол бүрэн шийдсэн байт юм лээ. Чи диссертацаа бичсэний дараа CD-н дээр бичээд тэр нэг лабораторид очиж уншуулдаг. Тэгээ уншихаар чи одоо жишээлбэл 17 ханд дараалуулаад одоо ингэ бичсэн байх юм бол хүнээс хуулсан байх юм бол одоо чи хүнээс хуулсан гэдэг ягаанаар ингэ бичээд иш таталтгүйгээр тийм ээ. Иш таталт нь заавал ингээд ийм өөр шрифтээр бичсэн байх хэвээр. За түүнээс гадна чиний нийт бичсэн ажлын 15-аас дээш хувь нь хүнээс одоо хуулсан байх тохиолдол чамайг хамгаалуулахгүй гэдэг. Шууд тэр бол ямар ч хүний оролцоогүйгээр одоо энэ хүн хүнээс хуулаагүй гэдэг нь батлагдаж гарч ирдэг.
Хоёр дахь зүйл болохоор энийгээ бичсний дараа багштай уншуул засуулсныхаа дараа сургуультай аваачиж өгдөг. Конвертэнд хийгээд 2% дотор нь бас 200 ян хийх ёстой. Тэгээд сургуулаас тэр офисоос бичиг авдаг. Өөрийнхөө одоо нэр усыг бичгүйгээр тэр хүснэгт. За тэрэнд бол чамд нэг код өгнө. Өшөө нэг кодыг болохоор чиний тогтвон дээр наадаг. Ингээд авчдаг. За тэгээ энэ яаж байгаа юм бэ гэхээр хятадаар бол мампин буюу сохор одоо үнэлгээ гэдэг тийм зүйл байдаг. За магиструуд бол бас энийг сугалтын билээ. Докторууд бол заавал үзэж явах хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ дотроо хаашаа хин гэдэг хүний диссертац явж байгааг бол мэдэхгүй. Хятадын бүх диссертац бол 3 сар гэхэд бол ерөнхийдөө ийш тийшээ шуудангаар нисдэг ийм үйл явц болдго юм билээ. Тэгээд тэр хооронд жишээлбэл маш их сэтгэл зүйн бэлтгэлтэй байхгүй бол одоо яг хүлээлтийн байдалтай байдаг учраас ингээд төгшүүртэй байдаг. Жишээлбэл одоо хятадууд амиа хорлох үйлдэл хийсэн 2-3 хятад хариу буруу ирсэн, муу ирсэн дараа жил хамгаална гэснээс бол тийм тохиолдол байсан. Тэгээд яг тэр үед бас тийм төгшүүртэй докторуудыг юу хийж нэг шалгаж сургуулаас жижүүр эднэр гарч ирсэн тийм тохиолдол бас гарч ирсэн. Тэгээ яг Монгол хүн учраас би жоохон жоохон байсан л та. Тэр надаас асуугаад за чиний мам пинчин тэнцэхгүй бол чи яах вэ гэхээр за явахтай Монголд очил хүүхэд гаргана штэ гэж би тэгжсэн байхгүй. Тэгээд хятадууд бол ерөөсөө тийм юмд бол хизээж одоо тийм тоглоом шоглоом бид нар шиг юм өөжөө ханддаг бас л их тийм сэтгэл зүйн хувьд одоо Монгол хүн хятад хүний хувьд өөр харагдчихсэн л та. За тэгээд өшөө нэг зүйл нь ирсний дараа бол тэр зөвлөл бүрдэнэ. Зөвлөл бүрдээд одоо бас 5 хүнд уншуулна. 5 хүнд уншуулахдаа заавал хятадын одоо хэрвээ чи нийгмийн ухаанаар хамгаалж байгаа бол нийгмийн шинжилгээ ухааны одоо академи гэж тусдаа тэндээс нэг заавал төлөөлөгч ирдэг. Тэгээд 5 хүн ирж тусдаа одоо дүгнэлт өгдөг юм байна лээ. За яг хоо энэ дээр бол бас маш их айж исэн боловч бас одоо багшийнхаа нэлээд одоо зааврын дагуу ялангуяа анхандаа бол одоо хичээл сууж хахад бол хичээлүүдэд суугаад одоо презентацийн тавьж даалгавар өгч ингэж яхад бол намайг өвөр Монголоос ирсэн гэж бодож исэн байна л да анх. Тэгээд багш маань надад яг үнэндээ бол бас худлаа яриад би нэг мундаг гэж ярихгүй яг үнэнгээл ярих. Багш бол ингэж хэлдэг. Манай улсад манай Монголын судалгаанд гээд ингээд тэрийгэ заавал бич гэдгээдсэн баггүй. Би тэгээд тэрийг ойлгохгүй байсан чинь чи мэдээж хятад хүн шиг диссертац бичихгүй шүү дээ тий. Тэгэхээр чамаа гадаад хүн байна гэж бас жаахан ч гэсэн ойлгох гэж ботсон гэж байгаа хамгийн сүүлд багш маань. Тэгээд тэнцээд хурж ирсэнд нь одоо тэгээд энэ диссертацийг хамгаалахын тулд би дараа нь хамгаалж дуусны дараа 5 жилийн хугацаанд CNPCN гэдэг одоо энэ хятадын боловсролын сайт, дэд боловсролын сайт бүх диссертацууд байгаа. Энэ диссертац дээр 5 жил одоо нээлттэй байж одоо энэ тентхийн бүх улсуудын диссертац одоо хүмүүсийн санал авдаг юм байна. Тэгжиж одоо 5 жил өнгөрсний дараа энэ хүн бол яг жинхэнэ одоо доктор байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байлаа. За тэгээ хамгаалтанд орохоос өмнө бол 4 удаа хилцүүлэгдсэн. Энэ тэгэхээр сэдвийн хамгаалалт, бүлгүүдийн хамгаалалт, одоо арга зүйн одоо хамгаалалт гэдгээл их олон тийм хамгаалалтанд орж исэн. Чи яг ямар арга зүгээр бичих гэж байгаа? Чи энийг эзэмшиж чадсан юм уу гэх тийм ээ. За нэг нь бол ухааны их сургууль гэдэг том сургууль дээр бол их хилцүүлэг гэдэг 3 сургуулийн одоо хилцүүлэгт орсон хамгийн сүүлийн хилцүүлэг. Тэгэхээр одоо манайх бол 2 удаа урьдсан хамгаалалт, 1 удаа урьдсан хамгаалалт бол орчдөг шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм биш юм байна. Бас нэлээд их ядрах юм байна гэж бодсон. Тэгэхээр энд бас бэлтгэдтэй авах хэрэгтэй. Өшөө нэг зүйл нь бол энэ хамгаалтанд орохоос өмнө мэрэгжлийн шалгалт өгдөг. Ялангуяа нөгөө юуны багшийн сургууль төгсөж байгаа учраас чиний хэлний шалгалтыг заавал авдаг. Нөгөө Пүтүнхуа кавш гэж хэлдэг. Чиний дуудлага зөв байна уу? Багш учраас чиний дуудлага зөв байна уугүй юу гэдгийг заавал шалгадаг. Ийм журамтай байлаа. За тэгээд тэрнээс гадна мэдээж Маркс Энгельс нөгөө Мао Цзэдунгийн нөгөө улс төрийн юу лээ тэр шалгалтыг өгöd. Тэгээд англи хэлний шалгалт, мэрэгжлийн шалгалт нь бол түүхийн мэрэгжлийн шалгалт ингээд 4 шалгалт өгдөг.
Зарим одоо их олон оюутан одоо докторант орж байгаа боловч бас ингээд энэ шалгалтуудыг давахгүй гарч ялангуяа бүр өмнөд нутгийн оюутнуудад хэлний шалгалтын дээр ингээд алдсан 2 жил мэл өмчтсөн байдаг. Тийм бас засардгүй юм байл да анхных нь юу. За тэгээд сэдвтэй холбоо бүхий судалгааны илтгэл хоёрыг тавьсан энэ явцдаа одоо хамгаалахаас өмнө. Тэгээд сэдвтэй холбоо бүхий судалгааны өгөгдөл хоёрыг хэвлүүлсэн. За нэг судалгаа нь бол Монголд хэвлэлсэн, нөгөөх нь бол Хятадд хэвлүүлсэн. За тэгээд энэ диссертацийн түлхүүр бүх бол Монголын түүх, Мин улс, Алтан хаан, Монгол Хятадын харилцаа. Хэрвээ энэ одоо түрүүний энэ сайт руу ороод энэ түлхүүр үгийг хийх юм бол миний диссертац гарч ирнэ л гэсэн үг байна. За тэгэхээр нийтдээ 5 бүлэгтэй гэсэн тийм нэгдүгээр бүлэг бол тэр чигээрээ манайхны бол удирдгал явж идэг юм билээ. Эндээ бол судалгааны ач холбогдол, сэдвийг сонгох болсон шалтгаан, судалгааны хамрах хүрээ, судлагдсан байдал, гол арга зүй, чиний авах гэж байгаа, бичих гэж байгаа арга зүйгээ нэлээд тодорхой авчиж өгөх ёстой. Тэгээд шинэлэг санаа, сэдвийн товч дүгнэлт одоо тэгээд хэлсэн энэ бол Төмдийн Алтан хаан хийгээд Алтан хааны үеийн Монголын нөхцөл байдлын тухай. Энд бол тэгэхээр за ер нь бол түүхээр сурж байгаа хүмүүс мэдж байгаа. Түүх бол зөвхөн юу гэдгийг түүх биш, улс төр дээрээс нь олон улсын харилцаа тэгээд хэлний Монгол одоо ялангуяа Хятадтай энэ Хятад хамгаалж байгаа энэ хэлний мэдлэг бас их сайн байх хэрэгтэй мэдгийг би тухайн үед бичиж явах үедээ л бас мэдэрч исэн. За ингээд энэ дотроо агуулга нь бол яг Алтан хааны намт Монгол зөндөө судалсан байгаа ч гэдэг юм уу. За энд бол яг тухайн үед 2009 онд хамгаалах үед Монголд бол Алтан хааны судалгаа гэхэд бол Алтан хааны цааз гэдгийг бол одоо судалсан судлаач байсан. Мөн Алтан хааны цадиг гэдгийг бол монгол бичгээс буулгасан байсан. За Урангуа гэдэг түүхч манай бас нэртэй түүхч бол Алтан хаан гэдэг жижиг тийм ном бичсэн байсан. Гэхдээ энийг үзээд бас Алтан хаан гэдэг бол ер нь бол Монголын түүхэнд ер нь түүхэнд энэ хувь хүнийхээ хувьд ч маш их зөрчилдөөнтэй бас гавьяатай хүн ба энийг бол түүхэн сэтгэл зүйн үүднээс намтар судлалын үүднээс ингэж авч тусад нь авч үзэж судлуул их сонирхолтой юм а. Ялангуяа одоо Монгол хүн хятадуудтай хэрхэн яаж харьцаж ирсэн бэ гэдгийг нь судлал бүрт сонирхолтой болох юм болов гэсэн тийм гарц хайсан л да. За тэгээд 3 дугаар бүлэг бол Алтан хаан ба Мин улс гэдэг. За тэгэхээр энэ Мин улсын тухай ер нь бол Хятадд юм чин тэргүй Мин улсынхаа тухай бол маш их одоо судалгаа байгаа. За тэгэхээр Хүмүү гэдэг ингээ 3 одоо Алтан хааны хүртэл 3 хаан байсан тийм ээ. Энэ хааны он жилүүдэд Мин улс ер нь гадагшаа ямар бодлого явуулж ирсэн. Монголчуудтай ялангуяа Мин улсын үед бол хамгийн том дайсан нь бол хой зүгийн нүүдэлчид монголчууд зэрлэгүүд бүдүүлгүүд гэж эднэр бичдэг. За тэгээд Японы одоо тэр далайн дээрэмчд гэдэг байгаа Вөкө гэдэг тэр тэд байсан гэж одоо үздэг юм байна. Тэгэхээр эднэртэй ямар бодлого явуулж ирсэн бэ гэдэг. За хоёрдугаарт монголчууд яагаад энэ хэл хязгаарыг дайрах болсон шалтгаан нь юу юм? Яагаад дайраад ирсэн? Гэтэл бас энийг зөвхөн одоо Хятадын түүхэнд бол эдгээр бол зэрлэг учраас, бүдүүлэг учраас гэдэг маягтай зүйлүүдийг би харж ирсэн учраас үгүй дээ, эн чинь бас ийм шалтгаан байж шүү гэдгийг гаргахыг би үнэхээр зорьсон. Яагаад гэвэл тухайн үед одоо бичиг цаасандаа Алтан хаан бол маш их одоо учирлаж бичсэн байдаг шүү дээ. Бид одоо ганц зүйл боллоо, ган гачиг боллоо, зуд турхан боллоо. Энэ олон жил ард олон минь ингэж ядарч байна. Биднэрт бүс даав хэрэгтэй байна, тийм ээ? Торг дурд хэрэгтэй байна. Нэг халуунд халж байна, нэмгэн одоо хувц хэрэгтэй юм гэдэг юм уу. Ийм учирлж бичиж байхад эдгээр огт харилцахгүй та нарт худалдаа нээхгүй гэх мэтэр бол шалтгаан боож хааж байсан учраас яалтчгүй дайрах шалтгаан бас ийм байсан болов гэсэн тайлбарыг бол бас энэ бүлэгтээ бичиж өгсөн. За тэгээд мөн Жаажингийн үед одоо Монгол Мингийн харилцаа ямар болж хувирсан. Тэгээд энэ үед монголчуудад авч явуулж байсан онцгой бодлого гэж юм байгаа. Бусад улстай харьцахгүй мөртөө монголчууд яг бомбын онцгой бодлого гэдэг Мин улс явуулсан. Тэр нь юу юм бэ гэдгийг бас ингэж ойлгуулж бодохыг. За энэ дотор бол Алтан хаан Мин улстай хийсэн гэрээ хэлцээрүүдийг бас нэлээд түүж. Тэгтээ олонний үйл хэрэг. За тэр бол ямар үйл хэрэг хийж ирсэн. Ард иргэдээ суурьшуулж ирсэн. Байшин хот буюу одоогийн Хүүх хотыг байгуулах ямар шалтгаан, ер нь шалтгаан нь юу юм. Тэгээд энэ хотыг байгуулахад Хятад иргэдийн оролцоо юу байсан бэ? Энэ үеэс эхлээд одоо Хятад монголчууд хоорондоо байшин гэдэг чинь баяшин гэсэн үг шүү дээ. Нөгөө ард гэсэн үг шүү дээ, тий? Энийг бол мэдчихэж байгаа. Тэгэхээр
ер нь энэ үед ямар арга бас хятадуудтай үнэхээр шууд холилдсон юм уу? За ийм гих мэт ийм төр зүйлүүдийг нь бас гаргасан. Тэгээд хятад иргэдтэй зэрэгцэн суух болсны учир нь юу вэ? Газар тариалан эрхэлж хагас суурин хэм маягтай болсон нь одоо нийгмийн амьдралд яаж нөлөөсөн? За жишээлбэл одоо энэ дээр бол бас зарим хятадын судлаач нар бол одоо монголчууд юу гэдгийг энэ үеэс эхлээд л одоо монголчууд газар тариалан эрхлэж тариа буудаан дуртай 10 тариа 5 үрийн тариа амуу тариа хэрэглэх болсон эднэр гэсэн байсан. Энийг бол бас өмнөх үедээ тий үгүй бид нар хятадын бас зарим зүйлүүдийг тэр байтугай хүмүүгийн одоо юм дотроос хан улсын түүх дурсгалын юмнууд гарч ийн газар тариалан эрхлэх зүйлүүд гарч ийн. Энэ бол одоо бас яг энэ үеэс ингэж болсон хятадууд л биднэрт ингээд нөлөөлөө заагаад өгсөн гэж бичсэн тэр юмнуудад нь бас үгүйсгсэн хариултуудыг бас өгөхийг зорьсон. Яагаад гэвэл одоо ихэнх судлаач нар заримдаа одоо хятад хэлгүй монгол хэлгүй эсвэл монголчуудыг нэг тийм сайн судлаагүй ч юм эсвэл тэр одоо сурвалж жууд дээр энэ хитрхийг тулгуурснаас болдго юм уу зарим тал дээр бол одоо биднээс л одоо ингээд сурчсан бид нар ингэсэн эдгээр ерөөсөө зэрлэг бүдүүлэг байсан гэх юм аягийн юм их бичдэг байсныг бол бас энд үгүйсгэх тийм одоо өөрийнхөө үгийг хэлэх гэж зорьсон. За 5 дугаарт нь бол тэр чигээрээ дүгнэлт бүлэг байгаа. Энэ 5 дугаарх бүлэг дээр бол Алтан хааны нийгэм соёлд оруулсан онцгой гавь нь юу юм бэ? Энэ хүн одоо буддын шашныг яагаад дэлгэрүүлсэн? Энэ дээр бол тухайн үед одоо Алтан хаанд Мин улсаас одоо дөрвж очисон 72 одоо тийм шашны зүтгэлтэн байсан Жавчван гэдэг тэргүүтэй. Тэр хүмүүс бол цагаан линхуатны бүлэг гэдэг те бас юу ч юм шиг бурхны шашин ч юм шиг хятадын күнзийн үзэл холилдсон ч юм шиг ийм эднэрээр одоо хичээл ном заалгаж байсан эднэр гэсэн сурвалж дээр байгаа байхгүй. Гисэн атлаа яг одоо Мин улстай гэрээ хилцээр хийгээд найрамдаад ирэхдээ нөгөө 72 хүнээ шууд буцаагаад өгчихсөн тий. Тэгэхээр бол үнэндээ яг энэ шашныг оруулж ирэхгүй байсан шалтгаан нь яагаад 3 дугаар содном жантсыг өөрч авчирч тийм ээ өөрөө бүр нас барахт нь одоо манжившир хутагт толгой дээр нь одоо тонх цагсан юм байж гэдэг юм уу. Энийг бол бас зарим талаар бол тайлбарлсан санаагаа гаргасан. За ингээд Алтан хааны цааз гэж хууль зүйн баримтыг гаргаж мөрдүүлсэн нь одоо ямар нийгэмд ач холбогдолтой болсон юм. Тэгээ мал аж ахуйг хөгжүүлж одоо тэр нятлахас үтгсийг тэтгэсэн учир нь юу юм? За тэр үйл ажиллагааны юу юм? За уламжлал шинжилгээг хослуулж одоо сургууль боловсролыг хөгжүүлсэн тухай бас нэг бүлэг байгаа. Шинээр одоо тэр хувлайн үед байсан тэр одоо сургуулийн маягаар одоо Алтан хаан хөвгүүдийн сургууль байгуулсан жишээ бас байдгийн байлээ. За тэгээ бомб захыг нээж энэ бол хамгийн том гавьяа байсан тухайн үедээ арилжааг хөгжүүлсэн. За энд бол адууны зах бомбын худалдаа. За тэгээ үндэстний соёлыг шинэ шатанд гаргасан. За энэ юу яриад байгаа юм бэ гэхээр одоо бурхны шашныг дэлгэрүүлээд ингээ хүмүүсийн одоо соёл шашныг бол одоо тухайн үедээ одоо бас сурвалж ихэнхдээ миний одоо ашигласан сурвалжууд бол хятадд учраас хятад яг их сурвалжуудыг ашиглаж байгаа. Тэнд бол одоо Алтан хааныг бурхны шашныг дэлгэрүүлж одоо хүн амыг амарчулж байгаа нэг одоо дэмжсэн хөхүүлэн сайшаасан магтсан өгүүлбэрүүд бас байдаг юм байлээ. Тэгээ юу гэхээр одоо тухайн үед нь болохоор бөөгийн одоо тэр бөө мөргөлийн зан үйл нь бас хоцрогдоод ирсэн байсан. Энэ туйлдж ядарсан улсуудыг одоо жишээлбэл ноёны хүү нас одоо өгөхөд араас нь 100 ботго 100 бойлуулаад одоо яадаг тийм нэг үйл хийгээд байна шүү дээ. Энэ нь бол ард түмэнд одоо бас их дарамт болж исэн. Тийм учраас одоо тэрийг халж энэ шинэ одоо соёл гэнэ шинэ шашин руу оруулсан ийм үйл явц байсан юм а гэж ингэж ийм дүгнэлтүүдийг хийсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол 100 докторийн диссертац бол ер нь бол 100 мянган ханзаас дээш байх ёстой. Магистрийнх бол 10 мянган ханз байх ёстой юм билээ. За тэгээд бол цаанаас одоо бүх стандартын дагуу одоо бичээд тэр бүх юм зөвшөөрөгдөөд ингэсний дараа хэвлэлийн компанид аваачаад тэгээд хэвлээд гаргаад ирэхээр нь багш уншаад за энэ миний удирдсан хүн бол одоо энэ тэндээс хуулж те хүний диссертац юм хуулаагүй гэсэн гарын үсэг зур тэр нэг хуулийн заалт өгдөг юм билээ. Тэрэн дээрээ гарын үсэг зураад тэгээд ингээд хилцүүлэгдэж
ордог юм. Тэгвэл бол энэ тэр одоо 5 хүнээр 10 7 хүнээр нийт уншуулахад бол нэлээд засвар орсон бас. Одоо ялангуяа энэнийг дахиж үз, энэ сурвалжийг дахиж үз, чи буруу ойлгосон байж магадгүй ч гэдэг юм уу ийм зүйлүүдийг хийсэн. Тэгээд засвар хийж аваад одоо дахиад одоо хамгийн эцсийн байдлаар гаргасан. Тэгээд бид одоо ер нь бол хаттад одоо доктор магистр гайгүй доктор хамгаалж байгаа хүмүүсийн бүх зүйл нь хөвчлэн хоёр маягаар байдаг юм л да. Зарим нь бол за чи хэвлүүлэх үү тийм ээ, ном болгох уу, нийт тараах уу, эсвэл чи сайтн дээр ингээд хүмүүсээс ашиглуулах уу, иш татуулаад ингээд ашиглуулах уу гэсэн тийм асуудал бас. Тэгээ би бол зүгээр сайтн дээр тавьчаа ном болгоод явах уу гэдэг ингээд орхисон л да тухайн үед. Тэгээд энэ хамгаалж ирсний дараа 9 онд Монгол ирснээсээ хойш бол бас ийм сэдвтэй холбоотой нэг 5 өгүүлэл хэвлүүлсэн. Тэгээд ер нь ихтгэл бол Тайванд хилцүүлсэн нэг ихтгэл, Хятадд бас нэг ихтгэл хилцүүлсэн. Тэгээд багш маань ярьжсэн. Сайн диссертациас 10 өгүүлэл гардаг шүү гэж маш их юм бол гэд. Тэгээд би бол одоо бас яг энийгээ сүүлийн үед бас архицсан яг орчуулад Монгол руу гаргая гэсэн бодолтой байжгаад одоо нэг 70-80% таа тэгээ зогссон. Хамгийн гол юу гэхээр энэ дээр иш татж байгаа зүйлүүд маань дандаа эртний хятад хэл дээр байгаа учраас бас ингээд нааш болоход бас жоохон цаг ороод байгаа юм л да. Тэгээд бас архивдуулсан энийг одоо өнөөдөр хэрвээ энд дэлгэр тавьгийг бол би бас баг өөрөө мартчихаар шахуулаад хойш орхицсан байна л да. За үүнтэй холбогдуулаад өнөөдөр би одоо ямар судалгаа хийж байгаа вэ гэхээр ер нь багш маань надад хэлж ирсэн. Ер нь багш хүн бол тийм л байх ёстой болов гэж. Өнөөдөр хүртэл нь багш миний одоо хэлсэн үг чихэн сонсогддог. Юу гэхээр чи олон юм руу битгий ор. Юу одоо чи хятад судлаач бол ганцхан л юм асуудал. Тэрийг маш сайн судал. Тэгээд чи тэрэндээ ихлэ Монголдо номер 1 бол тийм ээ? Тэр өөрийнхөө хийж байгаа юм. Тэгээд цаашаа чи Аз та юутай тэрэндээ өрсөлд. Тэрнээс чи олон юм руу бити үсч гэж надад хэлчихсэн. Анх бүр одоо 2006 онд очиж хахад. Тэгээд тэр үг нь одоо яг бодогддог учраас юу би ямар зүйл одоо энэ диссертациас гадна би юу хий гэж өөртөлж ирсэн бэ гэхээр Мин улсын үетэй одоо тэр судруудад байгаа Монголын төвтэй холбоотой жижиг баримт сэлтүүд байдаг. Энэ нь бол одоо өвөр Монголын их сургуулийн судлаачид одоо Буянхүү Ванжун эднэр бол судалсан 35 одоо сурвалж байгаа юм л да. Тэр нь бол Монгол дээр хэвлэгдэж гараагүй байхгүй. Монгол хэл буугаагүй. Эртний хятад дээр байдаг. Тэгэхээр энийг бол орчуулъя гэсэн хамгийн түрүүнд. Энэ эдгээр баримтууд бол тэргүй миншилүүдээс авсан, тэрэнд орсон мэдээ. Тэр нь дандаа одоо энэ тэмдгийн тагнуулын мэдээ ч юм уу те одоо худалдаачин дүрээр явж исэн хүмүүсийн төшмөдүүдийн юм учраас тэрийг одоо орчуулъя. Энэ нь бол одоо судалгааны эргэлтэнд орвол дараагийн хүмүүст хэрэгтэй, надад ч гэсэн өөрт бас хэрэгтэй юм гэсэн ийм бодолтой ирсэн. Тэгээ одоо эхнийх нь Бэпинлүү гэдэг тийм ээ умардаг төвшөлтсөн тэмдэглэл гэдэг нь бол одоо энэ 11 сард баг гарчих баг. Ийм судалгаа хийж дээ. Тэгээ дараагийнх нь хийгээд явах болно. Тэгээ гол нь бол хэлний тал дээр бол одоо хичнээн орчин цагийн хэл одоо сурсан ч гэсэн хамгийн их одоо хэцүү байсан одоо энийг хийхэд хамгийн хэцүү зүйл юу вэ гэж зарим нь асуудаг л да зарим хүн. Надад бол эртний хятад хэллэр тэр сурвалжуудыг уншихад маш хэцүү байсан. Зарим тохиолдолд би орчин цагийн хэл рүү нь одоо хүмүүс рүү энийг юу гэж байгаа, юу гэж ойлгох уу гэд орчуулж тусламж авч исэн. Зарим нь бол одоо орсууд юу гэж одоо орчуулад байгаа юм тийм ээ, англичууд юу гэж орчуулад байгаа юм тэрнтэй тулгаж яасан. Тэгээ маш их цаг ордог юм сурвалжтай ажиллахад бол ер нь бол заримдаа ч бас яах гэж яг энэ сэдв рүү орвдоо гэж бодох үе ч бас гарч л байсан. Тэгтээ бол нэгэнт хийгээд зүтгэх юм бол бас ард нь багч гисэн үр дүн байдаг юм байна гэсэн ойлголттой ирсэн. Тэгээд дараагийн энэ хуулагдчихгүй юу. За тэгээд ийм тэр нь болохоор юу гэхээр өгүүлбэрийн бүтц нь одоогийнхоос шал өөр байгаа шүү дээ, тэ. Жишээлбэл 4 үсгээр бичсэн одоо ханц байж хад чинь л тэр чинь орчуулагдахаараа нэг өгүүлбэр болчихж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр тэрийг
одоо нэг хандс чинь л одоо аль утгаар нь бичсэн бэ гэдгийг нь хүртэл аюу хэцүү байсан. Тэр одоо бид нар одоо жишээл тайванд хэрэгжилж байгаа фэнтези бол асуудалгүй шүү дээ. Манай их сургууль тэртээ одоо төгсгöd фэнтези баг уншдаг болол төгсөж байгаа шүү дээ. Зүгээр тайванчууд ч гэсэн одоо орчин үеийн хятад хэлээр бүр тухайгаар ярьж байгаа шүү дээ, тий. Хонконгд ч тий. Одоо тэр нь болохоор 1900 одоо 11 оноос 1905 оноос өмнөх яриа гэсэн үг байхгүй. Одоо бид нар чинь нөгөө их тийм аман яриа шүү дээ, бичгийн хэл биш. Тэгэхээр бичгийн хэлийг л ойлгоно гэсэн үг л дээ. Тэгэхээр зүгээр яг нөгөө энэ бичгийн хэлийг мэддэг болохын тулд их олон зүйлийг мэдэх хэрэгтэй болж байгаа юм л да. Юу гэхээр нөгөө түүх, уран ханзыг хөөхөр маш олон ингээд тайлбар одоо чи гүвэн сөдийн ингээд тэгэхээр чи аяг олон тайлбартай байдаг шүү дээ. Бас ингээд онон зурж жишээтэй. За тэгээд одоо Алтан хаан чинь одоо Барс улс жамангаас хоёр их хүү төрсөн гэж одоо байхад Монголд бол одоо эрэгтэй эмэгтэй хоёр их төрсөн ч гэх юм. Ингээд иймэрхүү зүйлүүд гарч ирсэн. Тэгээд бас нэг зүйл дараагийнх нь бол мяцаахан зөндөө гарсан. За ялангуяа тэр алга бүрэх асуудал, алга бүрэх гэдэг дээр бол танах бол биднэрт ерөөсөө тэр гэрээ хэлцээрүүд байсан шүү дээ. Тэр гэрээ хэлцээрүүд энэ тэгш гэрээ хэлцээр гэж би өөрөө хувьдаа бодсон. Яагаад гэвэл хин ч гэсэн хэрвээ тэр одоо тэр манай монголчуудыг өөрийнхөө хараат гэж үзэж байгаа гэрээ хийхгүй шүү дээ. Гэтэл энэ бол зүгээр л таамагтай зүгээр ингээл тушаасан занлаг байсан юм гэх юм аа гэж ийм маягтай тайлбарлах зүйл байсан. Энийг зас гэсэн энэ дээр бол би засахгүй гэдэг яг энэ чигээр үлдээсэн. Тэгээд сүүлд нь бол намайг яг одоо хамгаалж дуусны дараа энийг бол би одоо бас англи сурвалж ресурсуудаас авч ирсэн л да. Энийг бол ингэж үздэг юм байна. Тэгээ одоо жишээ Алтан хааны алба бүрэх бол чамд дагаар орё гэсэн утга биш ээ. Энэ тэр тухайн үед бол одоо танаа энэ гадаадаас одоо Шинжаанаас ч юм уу Уйгураас ч юм уу энэ хүмүүс ингээд алба бүргөөд та нар энийг бол зүгээр ах トゥ угийн бэлэг гэдээ үзсэн байж шүү дээ. Яагаад заавал монголчуудыг ингэж байгаа гэсэн хариултыг өгчээсэн. Яг тэрийгээрээ бичсэн. Тэгээд хамгаалж дуусны дараа бол намайг Монгол хүнийг өхөр Монгол гэж нэрлэдэг учраас одоо олох гэдэг гэдэгтэй тоглоом болгоод нэг багш хэлжсэн л да. Гэхдээ бол яагаад ч юм тийм олон хятад хүний дунд очихоор бол бас монгол хүн их тийм би бол тийм ямар нэгэн үнсрэг үзэлтэй юм биш шүү дээ. Тэгэхэд л бас өөр юм огшоод ингээл бодогдтгал юм байлээ. Тэгээд манж хэллээр суралж бичих үзэх шаардлагагүй харин би тэнд төвд хэлсэн. Төвд хэлсэн. Тийм яагаад гэвэл Алтан хаантай одоо холбогдчихсэн нь бол төвдийн одоо сэтгэлгүүдээс